За хай зүрхнүүд өнөөдөр та бүхэндээ найз нөхөрлөл ямар их үн цэнтэй, ямар их дурсамжийг хадгалж хүний амьдралд жинхэнэ найз юугаарч орлуулшгүй зүйл гэдэг талаар ойлгуулсан Look Back гэд гоё аниме ярьж өгөхөөр бэлтгэлээ. Энд харагдж байгаа охин бол Пужино. Пужино бол одоо 4-р ангийн сурагч бөгөөд зураг зурах дуртай, багаасаа манга зурж 7 хоног бүр өөрийнхөө зурсан мангаг сонинд хэвлүүлдэг. Ангийнхан хүүхдүүд хүртэл вау л да, Пужино бол үнэхээр мундаг, яаж энэ хичээлийнхээ хажуугаар зурж чаддсан бэ? Гарын үсгээ өгөөч ирээдүйд мангагийн алдартай мундаг манга зурдаг хүн болох нэ гэдэг. Ингээд түүнийг багш нь дуудаад хичээлдээ алсын зайнаас суралцдаг Кёмото гих охин бас түүн шиг манга зурдаг болохоор 7 хоног болгон гардаг сонинд хамтдаа гаргах хүсэлтэй байна гэдгийг хэлдэг. Харин манай Пужино бол яах вэ багшаа болно болохгүй юм бол байхгүй гэхдээ сургуультай ирдгүү гэрээсээ хичээлдээ авдаг хүүхэд ээж манга зурж бараг чаддгийм үү да. Манга зурна гэдэг чинь тийм амар зүйл биш штэ дэргээд нилээн тухуурхсан маягтай хариулт өгнө. Ингээд сонинд Кёмото болон Пужино хоёрын манга хэвлэгдэхэд яах аргагүй Кёмотогийн зурсан манга Пужиногийн мангагийн хажууд бүр үнэхээр яг мэргэжлийн төвшөнд маш гоё зурсан байгааг нь хараад бүр үнэхээр их атаархлан төрж уурлаж бухимдаж Кёмотогоос илүү сайн зурдаг болохын тулд олон мэргэжлийн төвшөнд зураг зурах зааврын ном сонин сэтгүүл болон хэрэгтэй бүхий л зүйлсийг авч бүр хүний биеийн анатомиг хүртэл судалж зураад маш их хичээд хэлдэг. Сүүлдээ бүр уйлрал тоохгүй, өвөл, зүүн, хавар намар бүхий л цаг үед хичээл дээрээ ч гэртээ ч зурдаг болсон. Ингээд бүр 2 жилийн турш хичээлдээ анхаарахгүй зурсаар байдаг. Ангийнхан хүүхдүүд бүр хүүшээ чи одоо юм л бол зураад суугаад найз нөхөдч байхгүй хичээлдээ ч анхаарахгүй байгаа учраас галзуу отаку шиг харагдаж ийн гэж хүртэл хэлдэг. Гэтэл нэг л өдөр Пужино манга зурхаа болоод бүр мөсө хаяхаар шийдэж илүү хичээлдээ найзуудтай өөрийгөө хөгжүүлэхэд анхаарал хандуулж гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлсээр тэд 6 дугаар ангиа буюу бага ангиа төгсөж дунд ангид орохоор боллоо. Харин ангийнхан багш Пужиног дуудаад хамт сонинд мангагаа нийтлүүлж байсан Кёмотод төгсөлтийнх нь гэрчлэгийг аваачаад өгчих гэхэд Пужино ч Кёмотог хараагүй ирнэ аягүй дургу алдсан байгаа болохоор яхаараа заавал би байдсан бэ гэж нилээн дургүйцээр гэрлөө нь явнаа. Очоод орох гэсэн чинь бүр ямар ч хүн байхгүй байгаа юм шиг чив чимээгүй хүн амтан байгааг нь асуугаад хариу өгдгүү. Тэгээ нэг гараад явах гэснээ болоод буцаад орсон чинь Пужиногийн ноорог болгон ашиглаж зурсан дэвтрээс илүү бүр маш олон дэвтрийг зөвхөн зургатаа ашиглан ноорог болгон хэрэглэн дуусгасан байдаг Кёмото. Тэгээ гайхаал хаалга руу нойртох мөчөд нэг жижигхэн хоосон цаас байхаар нь өөрөө манга зохиож зурлаа. Тэр нь юу гэхээр за одоо ингээд дэлхийн аврах шалгаруулах хин гэрээсээ гарахгүй удах тэмцээн зохиогдлоо. Тийм ээ. Одоогийн байдлаар Кёмото тэргүүлж байна. Тэгэлгүй яах вэ? Тэр төрүүллээ. Эцэст нь Кёмото гэрээсээ гарахгүй байсараагаад үхжээ гэсэн манга зураад тэрийгэ санаандгүй унгаацсан чинь хаалганы цаанаас хөөй гэх чимээг сонсоод сандраад гяс гарааг үчлээ. Тэгсэж араас нь Кёмото humгүй бүр гутлаач өмсгөө гараад Пужино гэл орилоод өөрийнхөө дотоод сэтгэлийг гацсан төгдрөн байж хэлдэг. Учир нь энэ Кёмото гэх охин бол интроверт тал руугаа олон хүмүүстэй харьцахаас маш их айдаг. Тэгээ олон хүмүүсийн дунд байж чаддгүй нэг төрлийн тийм сэтгцэн эмгэгтэй болохоор сургуульдаа явдгүй юм байна лээ. Тэгээ Пужиног бүр багшаа гэж дуудаж түүний мангаг гарч эхлэхээс нь эхлээд дуусах хүртэл бүр бүгдийг нь уншсан. Би олстой таны шүтэн бишрэгч улаан ногоон пенчин та бол бүр төрцөн авьяастай үнэхээр мундаг шүү гэдгийг хэлээд цаас байхгүй учраас өөрийнхөө өмссөн байгаа энэ хувцсныхаа ард бүр гарын үсгээ зураад өгөөч гэж гуйнаа. Ёстой хөөрхөн санагдсан. Яг үнэндээ Пужино уурн хүрээ татаархаж байсан байтал Кёмото хари эсэргээрээ түүнийг шүтэн биширч зохиосон манга бүрийг нь шимтэн уншдаг болж таарсан. Буцах замдаа Пужино өөрийгөө магтуулсан хүн чинь бүр бөөм баяр гуяа алгатаад гүйж өгнө. Харин гэртээ ирээд дахин зурхгүй гэж бодож исэн мангагаа дахиад л шууд зурж эхэлнэ. Бүр болоогүй манай хоёр хөөрхөн найзлаад хамтдаа нэг маш том манганы тэмцээнд оролцох гээд өдөр шөнөгүй өглөө оройгүй бэлтгэцгээдэг. Ингэхдээ Пужино үндсэн зургаа зохиолтойгоо харин Кёмото арын зургийг зурж нэг ясандаа туслах зурагч болж өгдөг. Эцэст нь манай хоёр мангагаа дуусгаад нөгөө тэмцээнд орох газраа үзүүлэхэд
энэ ч одоо дөнгөж 10 жилийн дунд сургуулийн сурагчид ээжиж бүр агуулга болон мэргэжлийн түвшинд маш гайхалтай зурсан байна. Хамгийн багтаа өргөмжлөл хүртэн гээд өвлийн заснаар тэмцээнийхээ дүнг харах гээд дэлгүүрийн сэтгүүл дээр нийтлэгдсэн мэдээг уншихад манай хоёр бүр 2 дугаар байранд ороод 100 мянган йенээр буюу бараг 2.3 сая төгрөгөөр шагнуулаад бүр бөөн баяр. Ёстой өөрхөн хамгийн анхны хамтрал нь ингэж амжилттай яваад маргааш нь манай хоёр бол хөөхөн гадуур яваад дэлгүүр хэсээд хамтдаа хоол идээд кино үзээд шавьяагаа хантал зугаалнаа. Буцах замдаа метронд явж байхдаа Киомото Фужинод талархсан сэтгэлээ илэрхийлнэ. Мэдээж сургуультай ч явж чаддгүй гаднах ертөнцийн талаар түүнд ямар гайхалтайг мэдрүүлж хамгийн сайн найз минь болж байгаад баярлаа гэд хөөхөн ингээд цаг хугацаа улиран одож хамтдаа маш их цагийг өнгөрүүлж хамт байх хугацаанд манга зохиолынхоо сэдвийг гаргаж маш олон манга цувралууд гаргаж нэг л мэтгэд харвсан сум шиг 4 жил өнгөрчээ. Тэд 17 нас хүрсэн байна. Манай хоёрт нэлээд том манга сэтгүүлийн газраас ажлын урилга өгсөн идэж Фужино зөвшөөрсөн. Тэгээ Киомото болохоор зөвшөөрдгүү. Учир нь Киомото одоо хүртэл арын зургийг зурж байгаа. Бас маш удаан зурдаг учраас цаашид зөвхөн Фужинодоо найлгүйгээр энэ амьдралд өөрийгөө ганцаараа авч явах хэрэгтэй. Бас урлагийн сургуульд ороод зурах чадвараа үргэлжлүүлэхээр шийдэхэд Фужино бүр маш их уурлаж зүгээр л намайг дагаад надтай хамт байхад бүх зүйл болох байсан байтал яагаад ийм хэцүү шийдвэрийг гаргаж байгаа юм бэ? Гэтэ чиний сонголтыг хүндэлж гин гэд энэ цаг мөчөөс эхлэн хоёр талд өөр өөрсдийнхөө ертөнцид амьдрахаар болцгоодог. Ингээд Фужино маань маш олон цувралтай манга эхлүүлээд өдөр шөнөгүй, өглөө оройгүй, бүр хоолойч тухтай идэх завгүй үнэхээр хичээнгүйлэн шаргуу ажиллаж байгаа бол Киомото харин урлагийн сургуультай орчихсон олон сар өнгөрлөө. Нэрэ одоо энэ хэсгийг төр зөксөөхөт. Энэ мангагаа зурдаг ажлынх нь өрөөг нь хартаа. Тэнд хартаа Spirit Devil-ийн гол дүр чихээр охин харагдаж байгааз. Тэгээ Хаяо Миязаки болвол яах аргагүй анимегийн өвөг хэсэг гэдэг шүү дээ. За үргэлжлүүлье. Тэгээ Фужино ажиллаа хийгээд зураад л байла. Киомотогоос хойш маш олон туслахууд авсан түүний сэтгэлд бүр огт хүрэхгүй. Тэгээ дахин өөр туслах судлаад ажиллаа хийж идэл телевизийн мэдээгээр Киомотогийн одоо сурж байгаа урлагийн сургуульд нь гаднаас бүр маш том халдлага орж ирээд сүх барьсан нэг залуу гаднаас орж ирээд тухайн сургуулийн 13 оюутны амь насыг нь хөнөөж 3 хүүхдийг маш хүн дээр гэмтээсэн мэдээг сонсоод гял Киомото руу залгахад бол ерөөсөө уцаа авахгүй. Тэгээ бүр сандраад яах учраа ажидл ашгүй ээж нь залгаад тэгээ ээж нь юу гэсэн гэхээр тэр аимшигтай халдлагад Киомото өртөж амь насаа алдсан байдаг. Үнэхэрийн харамсалтай мэдээ бүр итгэхийн аргагүй. Энэ болсон харамсалтай үйл явдалд Фужино огт итгэхгүй, өрөөнийх нь гадаа, өрөө рүү нь орж чадахгүй. Ойр хавийг харахад Фужиногийн сүүлд зурсан манганых нь бүх зурлыг одоо хүртэл авч хайрлаж уншдаг байсан мэлээ. Тэгээд нэг зохиолоо аваад хуудсыг нь эргүүлж хахад түүний багтаа Киомототой анх уулзах үеийн Киомото гэрээсээ огт гарахгүй байж байгаад өгсөн гэсэн жижигхэн манга хэсэг гарч ирээд тэгээд шууд Киомотогийн үхэлд өөрийгөө буруутгах. Хэрвээ Фужино энэ өдөр Киомото дээр очоогүй байсан бол ирсэн ч тэр зургийг зураагүй байсан бол хэрвээ тэр өдөр төгсөлтийнх нь гэрчлэгийг аваачиж өгөөгүй бол хэрвээ тэр өдөр түүнийг гэрээс нь гаргаагүй байсан бол одоо Киомото амьд мэнд урлагийн сургуультай орсон ч хүсснээрээ суралцаад тэр алуурчин гарч ирсэн байсан ч гэсэн Фужино зургаа зурхаа болцсон байх учраас алуурчин гарч ирэх үед тэр алуурчныг каратегаар хичээллээд аврах байсан талаараа бодож үнэхээр их харуулсаж шуудаж, уйлж, зориг гаргаа өрөөнд нь орлоо. Өрөөнд нь ороход бол яг л хിവэрээ хуучных шигэ мэдрэмж баг байхдаа хамгийн анх танилцсан өдрөө өмссөн байсан хувцсныхаа ард гарын үсгээ зурсан тэр хувцсыг нь бүр маш олон жил хадгалсан. Ингээ отохоор Киомото Фужинод бүр ямар их хайртай, ямар их нандинаж хүндэлдэг гэдг нь харагдана. Хэрвээ үнэхээр Фужино Киомото хоёр танилцаагүй байсан бол Киомото тэр сонинд өөрийнхөө мангаг нийтлээгүй байсан бол нийтлсэн ч гэсэн Фужино шарлахаж, уурлаж, илүү хичээгээгүй байсан бол сургуулийнх нь тэр төгсөлтийн гэрчлэгийг тэр үед аваачиж өгөөгүй байсан бол манай хоёр бие биенээ үдийд мэдгүй, танихгүй, тийм сайхан дурсамжийг бүтээхгүй сайн найзууд болоогүй байсан байх. Тэгээ маш олон зүйлийг дурсамжийг хамтдаа бүтээж, хамтдаа хэцүү бүхнийг даван туулж хичээсэн бага насных нь хамгал алд жаргал нь мэдээж Фужиногийн хувьд Киомото, Киомотогийн хувьд Фужино байсан байх. Магадгүй Киомото Фужинод одоогийн байгаа энэ их хүчийг өгсөн бизээ.
За ингээд энэхүү аниме маань найзуудын нөхөрлөл гэж ямар үнцэнтэй нөхөрлөлийн амин холбоонд хаана оршдог, тэр дундаа нөхөрлөлийн маш гол чанар буюу итгэлцэл, хүндлэл, харилцан ойлголцол, хүлцэл, бие биедээ туслах ойр дотн байж чин сэтгэлийн жинхэнэ найз гэж ямар байдаг талаар өгүүлсэн маш гайхалтай аниме байлаа. Эцэст нь найзуудаа хайрлаарай, маш их дурсамжийг бүтээгээрэй. Найз гэдэг бол хүний амьдрал тохиолдох хамгийн сайхан зүйлсийн нэг. Бүр найз гэдэг бол гэр бүлийн чинь хэмжээнд тийм хүн болсон байдаг шүү. Гэтэ тийм сайхан найзыг олтвол маш олон хүмүүст хуурдагдаж, маш олон хүмүүсийг найзаа гэж эндүрч авсан тохиолдол маш их байдаг. Чи үнэхээр жинхэнэ найзаа авсан бол найзынхаа хүнд хэцүү аз жаргалтай бүхий л цаг үед хамт байж зүгээр л үннээрээ байгаарай гэж хэлмээр байна. Эцэст нь хамгийн сайн найзтай хэлхийг хүссэн үгээ сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй. Зүрх Хүсэл мөрөөдлийнхөө зүг бид хамт гисэн Хизэж бид бинэ арахгүй найз мэн хэрвээ чиний аран зай эндүгүй болвол хамгийн том хүсэл минь зөвхөн чи байх болно